Илдаанды нэрт гэрийн эзний 40-р зүйл. Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт ялж төснөгцөн бурхан ширваасан балгасдах ялгуугч хан хүүгүүний цэцлэг итгэлгүй эдийн өглөгтийн хотол баясгаланд хүрээнд суун аваа. Тэр цагт шиндүү Лошаша нэрт нэгэн бэрмэн бөлгөө. Тэр бэрмний эм бээр муу зүст болоод нүдэн бээр үл үзмүй. Түүнд бээр нуган хүүгэн үгүй, 7 охинтой бөлгөө. Тэр нь юун бээр үгүй өгөөгүй хүн бөлгөө. Бэрмний тэдгээр охиныг тус тус эрд буулгаж өгөв. Хойно нэгэн цагт хамаг хүргэн нь хурж ирсэн тэр бэрмний эм нь маш догшин хилэнт болоод охид ба хүргэддээ зүхэж хөнөөх тийм бөлгөө. Тэр цагт тариан бээр авахгүй цагт болсонд дэргэд айл суусан хүний нэгэн үхэр олоод тариагаа хадахаар одсонд сайтар ис цагснаар тэр үхэр нь завхарав. Тэр цагт шиндүү Лошошагийн ийн хэмээн сэтгэмүй. Би урд ямар гим үйлсэнд өдгөө гэртээ одоос эм минь намайг насад хөнөөмүй, 7 охин ба хүргэд минь намайг үл сууламүй. Өдгөө айл суусан хүний авсан үхрээ алдав. Ирвэс бээр ис олов. Өдгөө хэрэгсвэ хэмээн гашуун зовлонгоор зовж суун бүхээд холоос түнчлэн ирсэн бурхан модны дэргэд хамаг эргэтнээ амирлуулж суун бүхийг үзв. Тэр бэрмэн бэрээгээр дулдуудаж ийн хэмээн сэтгэмүй. Энэ Годом тойн аяг дахимлаг нь маш сайн амгалан жаргаланд болоо. Эм бээр хөнөөхгүй муу охид муу хүргэд бээр хөнөөн сэтгэгдмүй. Тариа хадахгүй цагт үхэр хадгалах гаслангүй ажгүй хэмээн сэтгэн атал ялж төснөгсөн бурхан түүний сэтгэсэн сэтгэлийг ухаж түүнд ийн хэмээн зарлаг болов. Ай өвгөн, чиний сэтгэсэн тэр үнэн боёо. Надад ямарваа гимгүй бүлгөө. Муу эм бээр үгүй бөгөөтөл хөнөөн сэтгэгчд хаана болох. 7 охин бээр хөнөөхгүй, хүргэд хурж ирэхгүй. Тариа хадах цагт үхэр завхрах гаслан бээр үгүй болоо. Чи тойм болохыг хүсмүү хэмээн зарлаг болсонд тэр бэрмэн ялж төснөгсөн бурханд ийн хэмээн өчөв. Ай бурхнаа, би гэрээ үхээр мэт сэтгэмүй. Эм ба охиноо дайсан мэт сэтгэмүй. Бурхан намайг тойм болгон сойрхоо хэмээн өчвөөс бурхан сайн хэмээн зарлаг болсон цац сахал ус нь өөрөө унаж аяг дахимлаг болов. Төдий тэндээс ялж нөхцсөн бурхан түүнд ямарваа ном үзүүлж төдий бөгөөтөл түүний хамаг хэр нүгүүд барагдаад дайныг дарсан болов. Тэндээс ананд ялж төснөгцсөн бурхнаа ийн хэмээн өчөв. Бурхнаа, амьтны тусыг сэтгэшгүй зохиосон сайн болов. Энэ бэрмэн эрт ямар сайн үйл үйлдэснээр өдгөө хамаг хим гэр гим хэр нэгүүдээс хагцаад ариун цагаан бүс будсан лугаа адил тусд буян болсон юун ажгүй хэмээн өчвөөс төдий бурхан анандад зарлаг болов. Ананда энэ бэрмэнд ганц өдгөө тус хүргээд жаргуулсан бус буй заа. Эрт нөхцөн цагт бээр хамаг гимээс тонлгоод жаргуулсан бүлгөө хэмээн зарлаг болбоос ананд өчрөв. Бурхнаа, нөхцөн цагт энэ бэрмэн хэр мэд тус хүргэн жаргуулсан дэлгэрэнгүй номд сойрхоо хэмээн өчсөнд бурхан зарлаг болров. Ананда, чи маш сайтар сонсоод оюунда тогтоотугай, номд номлосгой. Ананд өчрөв. Бурханы зарлагыг сонссгой хэмээн өчвөөс бурхан андад ийн хэмээн зарлаг болров. Ананда, эрт нөхцөн цагт тоо томшгүй галвын урд үзэгсэлэнд нэрт нэгэн хаан бөлгөө. Тэр хаан нь номын ёсоор хааны төрийг хадгалагч бөлгөө. Тэр цагт тэр улсад идэ ба эд үгүй маш ядсан Илдаанды нэрт нэгэн бэрмэн ажгүй. Тэр нь нэгэн гэрийн эзнээс нэгэн үхрийн хүчнийг гуйж хэрэгэ бүтээгээд тэр үхрийг авч одсонд тэр гэрийн эзний идэ идэхүйд учирсанд бэрмэн тэр үхрийг хүрээд тавьсанд үхэр хаалгаар гадагш гарч завхрав. Тэр үхрийн эзэн идэнээ идээд босож үзвээс үхэр нь үгүй ажгүй. Төдий үхрийн эзэн Илдаандад өгүүлрв. Үхрийн минь чи хааш илгээв хэмээн асууваас тэр бэрмэн өгүүлрв. Би үхрийг чинь хүрээнд оруулж тавилаа хэмээн өгүүлсэнд тэр гэрийн эзэн өгүүлрв. Чи үхрийг минь завхаасанд ажгүй. Үхрийг минь авч ир хэмээн өгүүлвээс тэр бэрмэн өгүүлрв. Би нэгэнт үхрийг чинь
гэрт хүрэглээ. Өдгөө би хаанаас авч ирмүү хэмээн өгүүлв. Төдий тэр хоёул янагч санагч татгалзаж хаанд заргалдан одсонд 101 хүний морь алдагдаж дутаасанд тэр хүн Элдандид өгүүлрв. Гүүг минь янагш хариул хэмээн өгүүлсэнд тэр бэрмэн хариулан нөгөө чулуугаар зогсонд онож морины хүл хугарав. Тэр хүн өгүүлрв. Морийг минь юу гэж алваа? Чи морийг минь аз хэмээн өгүүлсэнд тэр бэрмэн өгүүлрв. Би юуны тул морь өгөх буй? Бид хааны дэргэд асууран одё хэмээн өгүүлээд хааны дэргэд 3 одсон. Бэрмэн айж дутаасгаа хэмээн сэтгэж нэгэн давхар хүрээний дээр харайсанд тэр хүрээний дотор нэгэн хүн цэмб нэхэн суухад түүний дээр унаж тэр цэмб нэхэгч хүн өөхөв. Тэр цэмб нэхэгчийн эм тэр бэрмэнийг бариад чи нөхрийг минь юуны тулд алав? Өдгөө эдгэж ац хэмээн өгүүлсэнд тэр хүн өгүүлрв. Үгсэн хүний яахан эдгэмөө хэмээн өгүүлв. Янагш ир бид хааны дэргэд асуухаар одъё. Хаан зарилгийг бидэнд хадгалж өгсөгвэ хэмээн өгүүлэлдээд одсонд мөр дээр нэгэн мөрөн ажгүй. Тэр мөрнөөс нэгэн модоч хүн нэгэн шуу ойл зууж айсуу ажгүй. Бэрмэн тэр модчоос энэ усны гүн хэдий чинээ буй хэмээн асуусанд усны хүн их ажгүй хэмээн өгүүлэхэд шуу ойлоо усан далдаад эс олсонд тэр модоч өгүүлрв. Чи шуу ойлыг минь төлж авчир хэмээн өгүүлсэн. Элдандид өгүүлрв. Шуу ойлыг чи өөрөө алдаад би юуны тул төлнөв? Янагш ир бид хаанд асуун одъё. Хаан зэргийг хагалмуй заа хэмээн өгүүлээ зорчсонд тэр бэрмэн чилэн альжааж ундаасанд нэгэн дарс худалдаачийн гэрт орж ундаа гуйхаар одсон. Тэр дарс худалдаачийн нэгэн нуган хүүгүн дээлд хучиж унтсан ажгүй. Элданди тэр хүүгүний дээр суусан тэр хүүгүн бас л өхөв. Тэр им Элдандиг бариад хүүгүнийг минь юунд алав? Хүүгүнийг минь эдгэж авчир хэмээн өгүүлсэн тэр бэрмэн өгүүлрв. Чиний хүүгүнийг би алсангүй. Өгсөн хүүгүнийг яахан эдгэм үү? Бид хаанд заргалтахаар одъё. Тэр мань заргыг хагалмуу хэмээн өгүүлээд төдий тэд бүгд хамт одсонд зуур Шагодага нэрт модон дээр нэгэн хон хэрээ суун ажгүй. Тэр хон хэрээ нь тэр Элдандиг олон хүн авч одохыг үзээд өгүүлрв. Элданди чи хаана одох буй хэмээн асуусанд Элданди өгүүлрв. Хон хэрээ надад явдалгүй бөгөөтөл эдгээр хүн намайг ирэх бус авч одном хэмээн өгүүлсэнд хон хэрээ өгүүлрв. Хаана одмоо хэмээн асуусанд Элданди өгүүлрв. Би хаанд одмоо хэмээв. Тиймбэр бөгөөс миний үгийг чи хаанд хүрэг. Ийм нэгэн оронд Шагодога нэрт модонд нэгэн хон хэрээ суун ажгүй. Би бусад модон дээр суух цагт дуу минь сайхан үл гармай. Энэ Шагодога модон дээр ирж сууваас дуу минь гайхамшигт гармай. Тийм юун буй хэмээн хаанаас асуутугай хэмээн өгүүлв. Бас түүнээс чанагш одсонд нэгэн могоол угаа очраад тэр хоёр чанагш янагш урд ёсоор өгүүлэлтэй тэр могоо нь бэрмэн миний энэ үгсийг чи хаанд өгүүлтүгэй. Би нүхнээс гарах цагт жаргамгүй. Нүхэнд ороход зовмгүй. Тэр юуны тул хэмээн асуутугай хэмээн өгүүлвээс түүнээс бас чанагш одвоос нэгэн залуу им лүгээ учирч хоёул чанагш янагш өгүүлэлтэж тэр юм нь бэрмэн миний энэ үгсийг чи хаанд өгүүлтүгэй. Би эцэг эхийн гэрт суух атал хадам эцэг эхийн гэрт одох таалнам. Хадам эцэг эхийн гэрт суух цагт эцэг эхийн гэрийг хүсмүй. Тэр юуны тул буй хэмээн асуутугай хэмээн өгүүлв. Тэндээс зорчоод хааны дэргэд хүрсэнд хаанд мөргөөд асуусанд хаан нь та юуны тул ирсэн буй хэмээн асуусан төдий тэд бүгд хааны өмнө заргалдсанд хаан Элдандид зарлаг болров. Чи үхрийг эзний гарт өгсөн буюу дэмий орхисон буюу хэмээн зарлаг болсонд Элдандиг өгүүлрв. Би үхрийг тавихуд гэрийн эзэн нүдээр үзээ. Би хэлсэнгүй хэмээн өгүүлсэн төдий хаан зарлаг болров. Эс хэлсэн Элдандигийн хэлийг огтол. Гэрийн эзэн үхрийг үзээд эс хадгалсан түүний нүдийг ухтугай хэмээн зарлаг болов.
гэрийн эзэн өгүүлрэн. Энэ Илдаандын нэгэн бөгөөс үхрийг минь булаан атал бас миний нүдийг ухах бөгөөс хялбар зарах болоо. Ийм зарах хэр зохих хэмээн өгүүлв. Бас нэгэн хүн ай хаан энэ Илдаандын миний гүүг алав хэмээн өгүүлсэнд Илдаандын чи морийг яахан алав хэмээн асуусанд Илдаандын өчрөн ай хаан би мөрөөр явтал энэ хүн морио хариул хэмээн өгүүлсэн. Би нэгэн чулуугаар цогсонд өөхөв хэмээн өгүүлсэнд хаан өгүүлрэн. Тийм бөгөөс морио хариул хэмээн морины эзний хэлийг огтол Илдаандын чулуугаар цогсон түүний гарыг огтол хэмээн хэмээсэнд морины эзэн өгүүлрэн. Тийм бөгөөс энэ Илдаандын морийг минь алаад бас миний хэлийг огтлох бөгөөс хялбар болоо хэмэв. Бас модож хүн өгүүлрэн. Ай хаан би шуу ойлоо шүдээр зууж уснаас үүмж иртэл энэ Илдаандын усны гүн ямар хэмээн асуусанд би түүний хариу өгүүлэх цагт шуу ойлоо усанд алдав хэмээн өчөөс хаан зарлаг болрон. Юр хүн юмыг гараар барьж явах бөгөөтөл ёсонгүй шүдээр зууж явах тийм буюу модчийн хоёр үүдэн шүдийг хугал Илдаандын ус гүн буюу хэмээн асуусан түүний хэлийг огтол хэмээн хагалсанд модож өгүүлрэн. Илдаандын шуу ойлыг минь алдуулаад бас миний үүдэн шүдийг хугалуулах бөгөөс хялбар зарах болоо хэмэв. Бас дарс худалдагч им өгүүлрэн. Ай хаан Илдаандын хүүгүүнийг минь алав хэмээн өгүүлсэнд Илдаандын өгүүлрэн. Ай хаан би чилэн алжааж дарс гуйхаар одсонд хөсөр үзэлгүй хүүгүүн дээр сууж хүүгүүн өглөө. Хаан зарлаг болрон. Дарс худалдаач им хүүгүүний тэргүүнийг бүрхсэнд ис үдсэн гин болсон ажгүй. Илдаандын гинээр сууж хүүгүүнийг алсан ажгүй. Өдгөө та хоёр нөхцөж нэгэн хүүгүүн төрүүлтүгэй хэмээн зарлаг болов. Төдий дарс худалдаач им өгүүлв. Энэ Илдаандын миний хүүгүүнийг алаад бас намайг авах бөгөөс хялбар зарах болоо. Бас цэнд нэхэгчийн им заргалтруу. Ай энэ Илдаандын эрийг минь алсан гэж хэлв. Илдаандын өгүүлрэн. Ай хаан надад дайсан олны тул би айн имээгээд хүрээн дээрээс харайн дутаахад ис үзээд дээр нь унсанд миний доор учирч өөхөв хэмээн хэлв. Хаан зарлаг болрон. Тийм бөгөөс энэ имийн эр болтугай хэмээн өгүүлсэнд им өгүүлрэн. Миний эрийг алаад бас намайг авах бөгөөс ямар зохих хэмээн өгүүлв. Тэдгээр тус заргыг хаглалтаж өгсөнд Илдаандын хамаг гимээс тонлов. Бас хоёр им нэгэн хүүгүүнийг минийх чиний хэмээн булаалдаад хаанд заргалцсанд хаан мэргэн оюунаар ухаж тэр хоёр имд ийн хэмээн өгүүлв. Та хоёр бээр хүүгүүний хоёр гараас бариад янагш санагш булаалталдаж химбэр таны хүчин нэндэж авбаас тэр тань автугай хэмэв. Төдий тэр хоёр им тэрхүү ёсоор булаалталдаж нэгэн им нь хүүгүүний амийг үл хайрлан хүчин чадлаар булаалдав. Нөгөө имийн хүчин их бөгөөтөл хүүгүүнийг хайрлаж их ис хүчилсэнд хаан түүнийг мэдэж тэр энд зарлаг болров. Энэ хүүгүүн чиний бус бөгөө нөгөө үл хүчлэгч имийнх буюу хэмээн зарлаг болсонд төдий тэр им өөрийн хүүгүүнээ авч одов. Бас хоёр им нэгэн бүс булаалдаж хааны дэргэд ирсэнд хаан урд хүүгүүний ёсоор зарах хагалдав. Тэндээс бас Илдаандын хаанд очив. Хаана тэдгээр хүн намайг авч ирэхэд нэгэн могоо өгүүлрэн. Миний энэ үгийг хаанд өчтөгөө хэмээн. Би нүхнээс гарахад хялбар буюу нүхэнд ороход зовмой тэр юуны шалтгаан буй хэмээн өчтөгөө хэмэв. Хаан зарлаг болрон. Илдаандын чи тэр могоод ийн өгүүлтүгэ. Чи нүхнээс гарахад уургүй бөгөөс өлсөсний тулд хялбар гарах буй за. Гарсны хойно эдэний их идээд шувууна хөнөөгцөнд бүдүүн болсонд нүхэнд орохдоо торж зовх бүлгөө. Чи өдгөө эдэнийг цэнэж ид. Ис уурлаас гарах ороход адил хялбар болё. Тийм хэмээн өгүүлдэг. Бас Илдаандын тэр залуу имийн үгсийг өтсөнд хаан зарлаг болрон. Чи тэр залуу имд ийн өгүүлдэг. Чи хадам эцэг эхийн гэрт суух цагт эцэг их юугийн санаж эцэг эхийн гэрт одохыг дурламгүй. Эцэг их юугээ гэртээ суух цагт уйдаж эр юугээ санаж
хадам эцэг эхийн гэрт одохыг дурламгүй за. Өдгөө нэгэн орныг төвчээд нэгэн орныг нутлан сууваас сайн болж сэтгэлээ үл зовмой. Тийм хэмээн өгүүлдэг бай. Тэр цагт Элдандын Шогодаага нэрт модонд суусан хон хүрээний үгийг хаанд өтсөнд хаан зарлаг болров. Чи тэр хон хүрээнд ин хэмээн өгүүлдэг бай. Чиний суулсан тэр модны доор алт бүхийн тул дуун яруу гарах тэр бүлгөө. Бусад модны доор алтгүй тул яруу дуун үл гарыг. Тийм хэмээн өгүүлдэг бай. Хаан зарлаг болров. Ай Элданди, чи олон гэмт торвоос бээр би чамайг аварч тавив. Чи тэр модны доор халтыг аваад үгээгүй ядуугаасаа томлоод сайн үйлд орж суутгаа хэмээн зарлаг болсонд төдий тэр Элдандын хааны зарлагаар модны доор халтыг авч одоод түүнээс хоошид их эд агуурст болж нэгэн насанд жаргаж сув. Ананда тэр цаг тэр учирдах тэр үзэгсэлэнд хаан нь бусад буюу хэмээн үл сэтгэдэгвэ. Тэр өдгөөдөх бий буюу тэр цаг тэр учирдах тэр Элданди бэрмэн нь Шиндүү Лошоша бэрмэн буюу би эрт бээр энэ бэрмэнийг зовлонгоос танилгаж эрдэн нөгөөд жаргуулсан буюу өдгөө би илт туулж бурхны хутгийг олж бээр энэ хүнийг зовлонгоос танилгоод номын эрдэн сан өгсөн бүлгөө. Бурхан тийм хэмээн зарлаг болсонд наснаа төгөлдөр Ананд ба олон нөхөд яаж төгс нөхцөний зарлагийг сүслэн бишрээд илт баясав. Шижир нэрт бэрмэний 41-р зүйл. Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт ялж төгс нөхцөн бурхан Ширвасум балгастах ялгууг чанга хөвгөөний цэцлэг итгэлгүй эдэн өвлөгтийн хотол баясгалангийн хүрээнд суун ам уй. Тэр цагт тэр улсад нэгэн сайн язгуурт баялагт шижир нэрт нэгэн бэрмэн болгоо. Тэр бэрмэнд хөвгүн үгүй ажгүй. Тэр бэрмэн 6 багшийн дэргэд одоод хөвгүнтэй болох эсхийг асуусанд 6 багш өгүүлрүү. Чамд хөвгүнтэй болох хувь үгүй хэмээн өгүүлсэн төдий тэр бэрмэн харж ирээд муу хэрт дээл өмсөөд гасалж зовоод ин хэмээн сэтгэмүй. Хөвгүүний хувь надад үгүй ажгүй. Хэрвээ би хойно өгөхөөс гэр бараа тэргүүтнийг хаан авмүй хэмээн сэтгэж маш үл баясан зовон суумуй. Тэр цаг тэр бэрмэний имэн нэгэн шамнанц луга танилцсан бөлгөө. Тэр шамнанц тэр бэрмэний гэрт одсонд тэр бэрмэн маш гаслан зовхыг үзээд тэр шамнанц нь тэр имд "Эр чинь юуны тул гаслмуу" хэмээн асуусанд бэрмэн им өгүүлрүү. Бид хөвгүүнгүй тул 6 багшаас бидэнд хөвгүүнтэй болох эсхийг асуусанд танд хөвгүүний хувь үгүй хэмээн өгүүлсэнд түүнийг сонсоод үл баясан зовх ажгүй хэмээн өгүүлсэнд шамнанц өгүүлрүү. 6 багш нь юу ч үл мэдэх бөгөөтөл тэдгээр тийм үлсийг хаана ухмай. Өдгөө түнчлэн ирсэн бурхан ертөнцөд сууж нөхцөн ба ирээдүг тодорхойя төрүүлгүй төдөх мэдэх бөгөөтөл бурханы хөвгүн буй үгүй болохыг юуны тул ис асуух хэмээн өгүүлв. Төдий тэр шамнанц харсны хойно бэрмний эрдээ тэр үгсийг өгүүлсэн тэр бэрмэн машид баясан биширч гаслахгүй болоод төдий тэр шин дээлээ өмсөөд бурхан хаан бүхий тэнд одоод бурхнаа ин хэмээн өчөв. Бурхнаа надад хөвгүнтэй болох хувь буюу хэмээн өчвөөс бурхан зарлаг болров. Ай бэрмэн, чи хөвгүнтэй болохгүй. Тэр хөвгүүн нь буян луга төгөлдөр болоод их болбоос тойн болохыг дурлив. Тийм хэмээн зарлаг болсон тэр бэрмэн бурханы зарлагийг сонсож машид баясан бишрээд хөвгүнтэй болбоос тойн болох бөгөөс бээр юун ажгүй. Гаслан минь нарилв хэмээгээд төдий тэр бэрмэн бурхан ба аяг дахимлаг хуургуудыг өөрийн гертээ урьсан. Бурхан нь юун бээр үл зарлаг болон түүний үгийг зөвшөөгөөд хойд өдөр эдээний цаг хүрсэнд бурхан ба хуургууд лугаа сэлт тэр бэрмэний герт өөд болоод бэлдсэн давцанд суугаад бэрмэн ир им хоёрт бурханы өргөн хүнлээд элдв зүйл идээ өргөсөнд бурхан нөхөд сэлт идээ зовоглож бурхан ба хуургууд лугаа харсанд
Зуур нэгэн сайн зүлгэт газар бүлгөө. Тэр зүлгэнд маш тунгалаг нэгэн булаг буюу Бурхан ба аяг дахимлаг хуургуудлага тэр булгийн дэргэд суугаад тус тус бүр тэр булгаас бадар аяга бариад ус авсанд гинэтгэн нэгэн бич ирээд Анандаас бадар аяга ац химэн гуйсанд Ананд бадар аяга хагармуу химэн сэтгэж бадар аяга ис өгсөнд Бурхан Анандад зарлаг болрон. Анандаа бадар аягыг бичинд өгтөгвэ хэмээн зарлаг болоод төдий Ананд бадар аягыг өгсөнд тэр бич бадар аягыг аваад модон дээр авирч гараад бадар аяг дүүрэн бал авч ирээд яаж төснөгсөн Бурханаа өргөв. Бурхан бал доторх буртгийг арилга хэмээн зарлаг болсонд тэр бич бал доторх өгсөн хорхоог арилгаж өгсөнд Бурхан бэр тэр бадар аяг дүүрэн балыг аваад зарлаг болров. Балыг энэ усанд зуурч эзсэвэ хэмээн зарлаг болсон төдий балыг усанд зураад Бурханд өргөсөнд Бурхан бээр амсаад аяг дахимлаг хуургуудтай түгээж өгсөнд хамаг бүгд ханав. Тэр цаг тэр бич балыг Бурхан тэргүүтэнд зооглосонд машид баясаад хариалгасанд эрэх дунаад өхөөд сац хүүгэн үгүй тэр бэрмний гэргийн хевлээд оров. Сар гүцээд нэгэн гоо үзэсгэлэнд хүүгэн төрөөд сац тэр гэрийн эзний гэр доторх хамаг савнуудыг балаар дүүргэв. Тэр гэрийн эзэн Ирэм хоёр машид баясаад шинжигч багшийг авч ирээд хөвгүүнийг шинжүүлсэн шинжигч багш өгүүлрөв. Энэ тэргүүн төрөхөд ямар бэлэг болов хэмээн асууваас энэ хөвгүүн төрөхдөө хамаг савнуудыг балаар дүүргэв хэмээн өгүүлсэнд шинжигч нь дээд балт хэмээн нэрийдэв. Тэндээс тэр хөвгүүн их болсонд эцэг ихтэй ин хэмээн өчрөв. Эцэг их минь намайг тойн болгон сойрох хэмээн өчвөөс эцэг их хоёр нь хөвгүүнээ тойн болгох үгсийг ис өвшөөсөнд хөвгүүн нь бас өчөөд эцэг их минь намайг тойн үл болгох бөгөөс би ийм үүмэх оронд үл сун өхмүй би хэмээн өгүүлсэнд эцэг их нь зөвлөлдрөв. Эрт урд Бурхан бээр танд хөвгүүнтэй болвоос бээр тойн болох буй хэмээн бэвэнгэр төгсөнд бүлгөө. Өдгөө энэ хөвгүүнийг ятгаас магад өгөх буюу үүнийг тойн болгохын хэмээн зөвлөлдөж хөвгүүнд өгүүлрөв. Хөвгүүн чи сэтгэлээ бүү зовоо чамайг тойн болгоё хэмээн өгүүлсэн төдий тэр хөвгүүн машид баясан бишрээд яаж төгснөгсөн Бурхан хаан бүхий тэнд одоод Бурханы хүлд оройгоороо мөргөөд тийм хэмээн өчөв. Бурханаа намайг тойн болгон сойрхоо хэмээн өчвөөс Бурхан хөвгүүнээ ирсэн чинь сайн хэмээн зарлаг болоод сад сахал үсэн өөрөө унаад аяг дахимлаг болов. Тэндээс 4 үнний номуудыг дэлгэрэнгүй үзүүлсэнд зарим нь сэтгэл маш тонилдоод хамаг цувралыг барж арахад болов. Аяг дахимлгууд чанагш янагш амтны тул явах цагт хэрвээ ундаасан чилвээс огторгүй бадар аяг өргөөс балаар өөрөө дүүрхийг хотол бүгдээр үзв. Тэндээс Ананд ялж төгснөгцөн Бурханаа ин хэмээн өчөв. Бурханаа энэ дээд балт аяг дахимлаг эрт ямар буян үйлдснээр өдгөө тойн болоод үл удан дайныг дарсны хутгийг олоод ямарваа сэтгсэн ёсоор бүтгэж шалтгаан нь юм буй хэмээн өчвөөс Бурхан зарлаг болров. Анандаа урд шижир нэрт бэрмэн биднийг урьсныг мэдмүү хэмээн зарлаг болсонд Ананд өчрөв. Бурханаа түүнийг мэдмүү би Бурхан зарлаг болров. Анандаа тэр цагт бид бинвад идээд дуусаад ирсэн зуурт мөрт зүлгэт газрын нэгэн булаг дээр амарч суухуй цагт нэгэн бич чиний бадар аягыг авч одоод балаар дүүргэж авч ирээд надад өргөөд тэр балыг би идээд хуургуудад түгээж өгсөнд тэр бич нь маш баясаад бүжиглэн харайсанд эрэг гулсаж өгснийг мэдмүүд чи. Ананд өчрөв. Бурханаа түүнийг мэдмүү би хэмээн өчвөөс Бурхан зарлаг болров. Анандаа тэр цагт бал өргөсөн бич нь энэ дээд балт аяг дахимлаг буюу Бурханыг үзэж баясгалан сэтгэлээр бал өргөсний ачаар гэрийн эзний хөвгүүн болон төрөөд өнгө сайд болоод тойн болж цуврал барсан тэр бүлгөө хэмээн зарлаг болсонд төдий Ананд баруун өвдгөө газар цөгдөж алгаа хамтдагч ялж төгснөгцөн Бурханаа ин хэмээн өчөв. Бурханаа энэ аяг дахимлаг ямар гинт үйлдсэний ачаар бичин болон төрсөн буюу хэмээн өчвөөс Бурхан наснаа төгөлдөр Анандад зарлаг болров.
Анандаа эрт нөхцсөн цагт гаши бурхан ертөнцөд ирсэн цагт нэгэн шинэхэн тойн болсон залуу аяг тахимлаг нь нэгэн аяг тахимлаг суугаас харайхыг үзэж ин химэн өтсөн. Аяг тахимлаг чи бичлүүгээ адил бушуу ажгуу химэн үгүйсэн тэр аяг тахимлагт өгүүлрүү. Чи намайг эс тань уу химээвээс. Чи гаши бурхны тойн бүхийн тул яахан үл таним химэн өгүүлвээс. Тэр аяг тахимлаг өгүүлрүү. Чи намайг үл илэглэх түгээ би нэрийн төдийхөн тойн бус буй за. Би тойдын дөрвөн үрийг бээр олсон болоо химэн өгүүлсэнд төдий тэр залуу аяг тахимлаг машид айн эмээгээд шар үсээ сэрвийлгэж өвдгөө хөсөр сүгдэж алгаа хамтадгаж аяг тахимлаг чамааг илгэлсэнд нүглээ наминчил сугаа нэгүүлсэн сойр химэн гимүүдээ наминчсны ачаар амьтны тамд эс төрөв. Илгэлсний хүчээр 500 төрөл тутамд ямагт бич болон төрөв. Эрт бээр тойн болоод санваарыг сахисны тул өдгөө надлуугаа учирч хамаг зовлонгууд нь барагдав. Анандаа тэр цаг тэр учирдах илэглэгч тэр залуу аяг тахимлаг нь химээвээс өдгөө энэ дээд балт аяг тахимлаг буюу Бурхан тийм химэн зарлаг болсонд анандын химэн учрав. Би хил сэтгэлийн үйл нь сахиж үл болох бөгөөтөл аяг тахимлаг бээр хилний үүлийг ис сахисны тул ийм ач үрээр зовсон ажгүй химэн өчгөөс бурхан зарлаг болрун. Анандаа чиний өгүүлсэн ёсоор болоо химэн зарлаг болоод дөрвөн үннийг дэлгэрэнгүй үзүүлсэн. Би хил сэтгэлийн үйл маш арилаад сэтгэлийн хэр арилж бүрүүн. Зарим нь үргэлжид орсон ба нэгэнд харин эргэж ба харин үл эргэж ба дайны дарсны хотгийг олов. Зарим нь дээргүй үнэн төгс туулсан бод худаг сэтгэл үүсгэв. Бурхан тийм химэн зарлаг болсонд олон нөхөд даган бишрээд илт баясав.